Аяллаа хоол үйлдвэрлэлийн онцлог нь бол яг тухайн хоол үйлдвэрлэлийг аяллаа нөхцөл тохируулж хээр хийдгээрээ онцлогтой гэж боддог. Аяллаа хээрийн хоол үйлдвэрлэл болон энэ тоогч нарыг бэлтгэхэд ер нь аяллаа хээрийн хоолнд тоогчийг бэлтгэх нь айгүйх одоо дараагийн нэг шинэ боловсон хүчний бэлтгэх нь айгүй чухал гэж боддог. Тэгээд энэ одоо хээр хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байхад ер нь бол шинэ залуу үеийг одоо ингэж хээрийн хоол үйлдвэрлэлд оруулж ирэх зайлшгүй шаардлагатай юм байна гэдэг зүйлийг би өөрөө энэ ажлынхаа туршлагаас энэ олон жил ажиллаж байхдаа олж харсан учраас хамгийн тулгамдж байгаа асуудал нь тэр одоо мэргэжлийн тоогч нарыг залуу үеийг одоо энэ мэргэжлийн чиг хандлагатай хээр одоо очиод яаж хоол үйлдвэрлэе гэдгийг ажлын захиалгыг яаж авах юм, ажлын захиалгыг аваад тэр маршрутын судалгааг яаж хийх ёстой юм. Тэрэн дээр үндэслээд одоо хээрийн аяллалыг хийхин тулд хээрийн аялалд явж байгаа тоогч нар ажлаа яаж зөв төлөвлөснөөс шалтгаалж ажлын үр дүн гарч ирдэг. Тийм болохоор зэрэг тухайн хээрийн аяллалын одоо саналыг хүлээж авснараа та мэргэжлийн тоогч та заа гэж хэлж зөвшөөрснөөрөө тэрний ард маш том хариуцлага байдаг юм шүү гэдэг зүйлийг л хамгийн сайн ойлгож ажиллах нь чухал гэж боддог доо. Одоо энэ аяллаа хоолны сургалтыг би хамгийн анх 2020 онд үүсгэж санаачлаад одоо нийтдээ 8 удаа одоо яг хээр байгальд сургалт хийсэн. Нийтдээ одоо 160 гаруй хүн хамрагдсан. Хээрийн аяллалын сургалтыг хоолны сургалтыг яагаад үүсгэн санаачлуулсан гэхээр зэрэг ер нь бол би ингээд хээр ажиллаж байхдаа энэ мэргэжлийн тоогч нартай хамт ажиллаж байхад яг одоо энэ одоо суурин ажиллаж байгаа энэ тоогч нар маань хээр очиод энэ хээрийн аяллаа хоолыг хийж чаддгүй юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар юуг ажиллаж харсан гэхээр бид нар одоо энэ мэргэжлийн тоогч нарыг одоо хээрийн аялалд авч аваад энэ маань өөрөө хээрийн аяллалын тоогч гэдэг чинь өөрөө маш онцлогтой ажил байхгүй юу? Мэргэжлийн ур чадвараа гаргах ёстой. Нэгдүгээр, хоёрдугаар тэр хүмүүс одоо аяллаа аяыг дааж явж явах ёстой. Маш их хөрвөх чадвартай байх ёстой. Шийдвэрийг маш хурдан гаргаж явах ёстой. Ийм ажил байдаг учраас ер нь бол энэ мэргэжлийн хүмүүсийг сургах, чиглүүлэх ёстой юм байна. Одоо энэ хээрийн аялалд явж байхдаа нийтдээ ямар үйл явдал болсон гэхээр зэрэг ер нь бол 800-600 км-ийн алсад одоо үнэхээр би энэ ажлыг хийж чадахгүй байна. Үнэхээр энэ аяллаа даахгүй байна гэж одоо тэгж бид нар тоогч нарыг буцааж ирсэн. Тийм болохоор зэрэг мэргэжлийн хүмүүсийг аяллаа хоолнд ингэж мэргэжүүлж чиглүүлээд яг энэ маршрут гэдэг чинь юм байдаг шүү. Аялал гэдэг чинь юм шүү. Аяллаа одоо төрөлд тухайн аяллахаа төрөлд тохирсон хоолыг яаж сонгох ёстой юм, яаж аяллаа аяыг дааж явах ёстой юм, хүн өөрийнхөө төлөвлөгөөг яаж хийж явах ёстой юм. Тэр бүгдийг ингэж чиглүүлж өгөх юм бол энэ маань өөрөө маш их үр дүнтэй болох юм байна гэдэг. Нийтдээ одоо 160 гаруй хүн сурснаас одоо 20% нь л одоо мэргэжлийн тоогч нар хамрагдсан байна л да. Энэ хүмүүсээс одоо ингэ судалгаа аваад үзэхэд аяллаа хоолны сургалтыг тухайн мэргэжлийн чиглэл хээр очиод яг юу хийх ёстой юм. Адилаад одоо нөгөө талхаа ингэж өглөө олгож шинээр бариад өгнө шүү гэдэг ийм зөвлөмжүүдийг авсан тоогч нар маань яг хээр аяллаа одоо хээр очиод одоо аялалд яваад хоол хийж байхдаа нэлээд одоо мэргэжлийн чиг хандлагатай өөрсдөө одоо энийг яаж ингэж хийж энийг билүү улам илүү боловсронгуй болгоод яаж одоо хийж энэ аяллыг бид авах ёстой вэ гэдэг нэлээд үр дүнтэй ийм сургалт олж байгаа учраас маш их баяртай байгаа. Хээрийн хоолны цэс гэдэг нь бол ер нь бол энэ хээрийн аяллаа хамгийн гол амин сунсан гэж боддог. Яг гэвэл одоо тухайн аялалд мэргэжлийн тоогч маань ямар хоолоо мэдгүй байх юм бол ерөөсөө хээр очиод ямар ч үр дүн гарахгүй. Тийм мэргэжлийн ур чадвар гарахгүй. Тийм болоод ирэхээр зэрэг одоо аяллаа ямар төрөлд явж байгаа юм тухайн аяллахаа төрөлд тохируулаад тухайн аяллахаа одоо улиралд тохируулаад одоо тухайн орон нутгийнхаа одоо тэр хүнсийг одоо гастро хоолндоо шингээж хийхин тулд Монгол үндэсний хэм маягийг яаж агуулсан байх ёстой юм. Ер нь бол энэ аяллаа хоолны менюн дээр менюга маш сайн боловсруулад одоо тухайн аялагчдын төрөлд
боловсруулад ингэж сайн боловсруулж ажиллах юм бол ажлын үр дүн маш өндөр гардаг юм байна гэдгийг ажигласан. Юуг хамгийн гол нь анхаарах вэ гэхээр зэрэг тухайн одоо нөгөө аяллаа хоолны менюг төлөвлөснөөрөө хүнсний материалынхаа тооцоог яаж авах вэ? Тухайн одоо нөгөө хүнсний материалаа яаж хадгалж одоо цэнгэлж тухайн одоо суурин газраас аль суурин газар бид нар яаж очиж ингэж хүнсийг дахин цэнгэлж явах ёстой юм гэдэг тийм юмнуудыг бол маш сайн ер нь л бол ийм төлөвлөгөөдөө тэр аялалд ер нь хөгжлөг гэхээсээ илүү надад нэг тийм урам өгсөн тийм тохиолдол байдаг. Энэ маань бол одоо мотоциклтай аялалд Германы одоо рестораны захирал бид нартай аялалд хамт явж байхдаа гүжээ чи яаж одоо энэ тоогоочийн ажилч маш хүндтэй ер нь хамгийн оройн нь хамгийн эрт босно. Тэгээд одоо бүх аялалд явж байгаа хүмүүс одоо тоогоочоос шууд хамааралтай ингэж ажил явуулчихдаг. Тэгээд одоо энэ хүнд ажлыг яаж ингэж инээж хийдэг юм бэ гэж ингэж асуужсэн. Тэр бол надад ажлын маш их урам зориг өгчээсэн үйл болж байсан. Тэгээд би ер нь энэ аялал жуулчлалын хоол үйлчилгээ болоо аялал жуулчлалын энэ одоо үйлчилгээ явуулж байгаа бол би нэг ураа гаргамаар санагдаад байна. Энэ бол юу гэхээр зэрэг бүх хүн одоо аялал жуулчлал үйлчилгээ хоол үйлчилгээ гэхгүйгээр үйлчилгээ явуулж байгаа бүх хүмүүс инээмсэглэж авах хэрэгтэй. Тэнд аз жаргалтай ажиллаа хийж явах хэрэгтэй. Тэгжээч тэндээс маш сайхан ажлын үр дүн гардаг юм байна гэдгийг өөрөө одоо ажлын туршлагаас харж ирсэн учраас бүгдээрээ нэмсэглэж ажиллацгаая. Тэр хээрийн галтгоонд бүгдээрээ аз жаргалтай ажиллацгаая. Миний ажлын онцлог бол би ер нь тэгж боддог. Хизээч би ерөөсөө яг тэр галтгоонд ерөөсөө ууралж хоол хийдэггүй. Ууралсан стресстэй үедээ би аль болох тэр хээрийн хоолыг хийхээс татгалздаг. Ер нь бол энэ тоогч нарыг одоо тухайн галтгоонд орж ирээд ажиллаа хийхдээ уурлах юм бол за одоо уураа гаргачаад одоо яг энэ галтгооноос гараад уураа гаргачаад одоо бүх стрессээ тайлчаад нэг жоохон тайвширч алхачаад бүх одоо тэр уур уцаараа гадаа орхичоод орж ирээд хоолоо хийгэрээ гэж зөвлөдөг. Энэ бол ер нь хоол одоо маш их амттай болохоос илүү сэтгэл шингэсэн байх ёстой, инээмсэглэл шингэсэн байх ёстой. Тэгжээж ажлын үр дүн маш сайн гардгаа гэдэг гарна шүү гэж би яг ажилдаа хэвшүүлж чаддаг. Тийм болохоор зэрэг тэгжэл уриалах юм ба. За хээрийн аяллаа хоолыг бол ер нь хийж чадах юм бол маш гоё ажил. Хээрийн нөхцөлд хээрийн хоолыг хийнэ гэдэг бол тоогоочоос маш олон төрлийн ур чадвар байдаг, шаардж байдаг. Жишээлбэл за орой одоо 2 цагт ч юм уу унтсан байх юм бол за өглөөний цайг одоо 8 цагт өгөх байсан бол за би 5 цагт босохтой байлаа гэж бодоход яг тэр цагийг бол яг цаг шигээ бариад яг тэр цагаа баримталж сурах нь ерөнхийдөө хамгийн том ур чадвар болол гэдэг. Тэрэнд бол ер нь би аягүй сайн суралцсан гэж бодож байгаа. За энэхүү сургуультанд байна хүрэлцэн ирсэн зочдтой энэ удаагийн сургалтаар тэгэхээр байгалийн сайханд ирээд өөрийн гараар 20-од нэр төрлийн хоол хүнсүүдийг хийж суралцлаа. Сургалтын маань үр дүн гэх юм бол ер нь бол хүмүүс тэрхүү хоолыг хийж сурснараа баярлаж талархснаа илэрхийлээд ингээд явж байгаа маань ерөнхийдөө манай сургалтын үр дүн болоо гэж би бодож байна. Аяллаа хоолыг төлөвлөхдөө орон нутгийн онцлогийг агуулсан хүнсийг одоо оруулж төлөвлөх нь маш чухал гэж боддог. Ер нь бол яг аяллаа хоол гэх одоо энэ кемпүүдийн орон нутгуудын одоо энэ хоол аялал жуулчлалын хоол үйлчилгээ үзүүлж байгаа бүх газрууд одоо энэ тухайн орон нутгийнхаа онцлогийг агуулсан хүнсийг одоо хоолндоо одоо танин мэдхэн үүднээс нь хэрэглэх нь чухал гэж боддог. Тухайн жуулч одоо энэ одоо ингээд Монгол үндэсний хоолштэй гэл ингээд хийгээд тухайн одоо жуулчин идэж чадахгүй байхад тэрийг заавал ингээд хийгээд одоо нөгөө идэвхтэй дахтай гол нь биш. Ер нь бол орон нутгийн онцлог шингэсэн Монгол үндэсний хоол хүнс яг ийм байдаг шүү гэдгийг тань мэдгүй үднээс нь тэр хүмүүст амтлуулах нэг чухаллаа гэж үздэг. Би ер нь юу гэж хүсдэг вэ гэхээр ер нь бол энэ аялал олны сургалтанд ирээд одоо яг ийм байх ёстой шүү, ийм байх ёстой шүү гэдэг зүйлүүдийг ингээд одоо сургалтанд ирчээ тэрийг одоо практикт ер нь хэрэгжүүлж байгаасаа гэж хүсдэг. Аялал олны сургалтын одоо энийг болоод би ер нь аялал олны сургалтыг мэргэжлийн
байгаасаа мэргэжлийн харагдаасаа гэдэг үүднээсээ зохион байгуулалт гэсэн зорилго тавьсан. Тэр ч үүднээсээ одоо яг энэ аялал жуулчлалын сургалтанд хөтөч тайлбарлагчид болон тоогч нар, гайдууд одоо энэ аяллаа тулгын гурамчлалд болж байгаа энэ хүмүүс маань бүгд ингэж одоо өөрсдөө зохион байгуулагчаар оролцдог. Одоо хөтөч тайлбарлагч нар нь одоо өөрсдийнхөө энэ аялал жуулчлалын сургалтыг яаж зохион байгуулах вэ? Энд яаж оролцох вэ? Жолооч нар маань одоо тий өглөө энд ирж байгаа хүмүүсийг хаанаас одоо ингэж аваад энэ аялал сургалт болох газар авчих хэрэгтэй юм. Тоогч нар нь бүгдээрээ одоо яг тэр ингэж хоол хийвэл ингэвэл илүү одоо тохиромжтой, илүү одоо сайхан болно шүү гэдэг үгнээс хийдгээ. Аяллаа одоо аялалд явсан одоо мэргэжлийн тоогчийн туршлага дээр үндэслэж хийж. Тэгээд энийг яг 2020 онд ингээд би ингээд туршлага дээр үндэслээд яг энэ сургалтыг хийгээд болох юм байна гэд хийжсэн чинь ер нь бол мэргэжлийн байна гэдэг маань өөрөө одоо ийм онлайн мэдлэгтэй байж бусдад өгөх хэрэгтэй юм байна гэдэг ийм зүйлийг одоо яасан шаардлага гарч ирсэн. Тэгээд энэ техник технологийн дэд сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич инженер ингээд 4 жил одоо суралцаад яг энэ аяллаа хоолыг зохион байгуулах хоолны түүнийг удирдах нь гэдэг зүйлээр дипломын ажлаа яг хийгээд тэгээ хийсэн энэ аяллаа хоолны одоо энэ төрөл бүрийн менюнууд энэ менюнууд бол ерөөсөө яг энийг оффис цуугаад за одоо яг энэ хоолыг ингээд төлөвлөд ингээд хийх юм бол болох юм байна гэж биш. Энэ бол одоо яг хээр очиод тайгад очиод зүүн тайгад очиод яг яаж одоо хийх ёстой юм. Аалс одоо алтай 5 богдод очиод тэр хүүтэнд яаж хийгээ. Тэр хэрвэн цаад очиод тэр халуунд тий яаж хоол хүнсээ бэлдүү зүгээр юм бэ гэд ингээд ер нь бол ингээд зунжингаа аялал таваад өвөл бол дандаа ингээд дахин одоо энийг яаж сайжруулах вэ гэж сууж ингээд бичиж хийсэн маш олон бүтээлүүд маань одоо энэ аялал жуулчлалын сургалтын дээр дэлгэгдэж тавьж хүмүүс маш их тэрийг сонирхолтойгоор хүлээж авч танилцаж ингэж байдагт би одоо их талархалтай байдаг. Тэгээд энэ нийт одоо аялал жуулчлалын сургалтыг сонирхож ирсэн, суралцсан одоо дэмждэг энэ мэргэжлийн байгууллагууд болон дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ аялал жуулчлал бол өөрөө маш гэгээлэг салбар учраас үргэлж хүнийг хөгжүүлж идэг цааш нь одоо инээмсэглэж ажиллах шалтгаан нь бол одоо энэ аялал жуулчлал өөрөө маш гоё салбар байдаг. Тийм болохоор та бүхнийг энэ салбарт орж ирж өшөө илүү гоё одоо энэ сайхан ажлыг хийгээрээ, мэргэжлийн түвшинд хийгээрээ, бүгдээрээ инээмсэглэж ажиллацгаая. Тэгээд одоо бүх одоо энэ хамрагдсан хүмүүстээ болон бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд одоо энэ сонирхсан хүмүүсийг одоо дараагийн сургалтанд ирж хамрагдаарай. Энэ сургалтанд бол одоо ер нь энийг бол одоо ингээ практик дээр хийж хийх ёстой юм байна гэж төлөвлөд хийж байгаад ер нь бол 8 дахь сургалтнаас бид ер нь одоо энэ мэргэжлийн одоо энэ хоол үйлчилгээ хийдэг одоо тоогч нар болон тоогч нарыг одоо зочдоор урьж оролцоож байгаа. Энэ нь бол дан ганц нэг хүний практикийг ингээд сонсоод байх шээ. Энд одоо мэргэжлийн болгох, энэ одоо хоол үйлчилгээг илүү сонирхолтой болгох, яг хийгээд ингээд практик дээр үр дүнгээ үзсэн тийм хүмүүс маань яг хэрэг сургалтанд хурж ирээд ингэж хэвлэлөө тохиромжтой шүү. Ингэвэл гээд одоо хүмүүс маань ярилцж байгаа. Энэ нь илүү үр дүнтэй болж байгаа. Тийм болохоор зэрэг одоо 8 дахь сургалтанд ирсэн одоо эрхэм зочид бамбуу инкола одоо шинэ орж ирж байгаа аялал жуулчлалын тоож бадмаа зочиддаа маш их баярлалаа. Тэгээ дараагийн сургалтыг илүү сонирхолтойгоор илүү гоёор мэргэжлийн түвшинд зохион байгуулах болно гэж та бүхнийг ирж өрнөөр ирж хамрагдаарай гэж уриалж байна.